бацгаана хүүхдүүдээ. За монгол хэлний хичээл эхэллээ. Сурах хүчиг дэвтрээ. За үзэг харандаага бэлдээрээ хүүхдүүдээ. Түрүүчийн хичээлээр бид нар ил төдүүгайн үнэр идэгч эсэний агуулга бүтцийг задлан загварчилсан байгаа. Гэрийн даалгавар та бүхэнд бас нэг эсэ өгсөн байгаа. Та бүхний хийсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. Өнөөдрийн хичээл маань зохиогчийн дүгнэлт баталгаа нотолгоог үзэл бодолтойгоо харьцуулна дүгнэх гэсэн сэдвтэй хичээл байна. За энэ хичээлийг мөн ил төдвийн үнэр идэгч эсэн дээр ярилцъя. Энэс өмнө яах вэ гэдэг зэрэг хүүхдүүдэд үзэл бодол гэж яг юу хэлдэг юм бэ? За энийг ямар нэг асуудлын талаар хувь хүний байр суурь шийдвэр юм. Үзэл бодлыг хүний итгэл үнэмшил ойлголт онцгой мэдрэмж үнэлэмж зэргийн үр дүн гэж ойлгож болно. Баталгаа нотлохоо гэж маань тухайн хэргийн үнэн мөнийг гэрчлэх баримт. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр зэрэг баримт дээр ярилцах нэ. Энэ өөрөөр хэлбэл үнэр идэгч эсэний баримтыг ажиглаж дүгнэлт гаргах нь гэж ойлгох нэ. За энэ дүгнэлт гаргахын өмнөх хичээлдээ бид нар энэ агуулгын бүтцийг загварчилсан байгаа. За тэгэхээр энэ эсэний бүтц маань юу байна вэ гэдэг зэрэг сурах хүчгийн хуудсан дээр 48 дугаар хуудсан дээр байгаа хүүхдүүдээ энэ хуудсаа гаргаад багштайгаа хамтран явбал илүү ойлгомжтой болно. Тэгээ та бүхнийг энэ загварыг ойлгосон байх гэдэгт итгэлтэй байна. За эсэний бүтцийг тайлбарлая. За энд яаж нөхдөд зэрэг энэ эсэ эхнээс нь аваад дуустал бол бүхэлдээ харьцуулт байгаа гэдгийг бид нэр түрүү ярьсан. За тэгэхээр энэ бол эхний эхлэл хэсэг. Хүн эхлээд үнрээр ертөнцийг танин мэдчихэ гэдэг энэ эхлэл хэсэг байгаа. За дараа нь энэ хоёр хэсэг эндээс энэ хүртэлх хэсэг маань яаж юм гэхээр эсэний гол хэсэг байгаа хүүхдэд та нар анхаарж байгаах. За энэ эсэний төгсгөл хэсэг. За энийг ингэж загварчилсан байна. За энэ үнэр гэдэг үнэрийн тухай бол гарч байгаа нь ойлгомжтой. За үнэр гэдэг энэ зүйлийн тухай яаж юм гэхээр нэг талд хамар бол яаж юм гэхээр танин мэдэх үнэрлэх чадвар алдсан тухай. За энэ эсрэг санаа нь юу вэ гэхээр үнэрийн буюу химийн хил. За энэ хамар бол үнэрлэх чадвар алдсан ч гэсэн энэ өөрөөр хэлбэл үнэрийн хилийг судалснараа хүнд маш ашигтаймаа гэсэн ийм ойлголтыг өгч байна. За хүн үнэрлэх чадвар алдсан тухай гэдгэн дээр бас хоёр эсрэгцлэр явж байгаа. Газарт ойр бол сайн үнэрч, газраас хол бол муу үнэрч гэсэн. За энэ доор нь яаж юм гэхээр үнэрийн хил буюу химийн хил. За хортой үнэр байж болно, үнэртэй ус гэж сайхан үнэрийг бид нэр. Тэгэхээр энд бол яаж юм гэхээр дандаа ийм эсрэгцлэр явж байгааг энэ дээр бол загварчилж харуулсан байна. За энэ ингээд хүүхдүүд та нар энэ сурах хүчээр байгаа. Энийг багш нь бас тайлбарлаж өгнө. Тэгэхээр ингэж ойлгосон байхаа гэж хүүхдүүд та нарыг бодож байна. За ингээд энийг эргэж сандгийн учир юу байна вэ гэдэг зэрэг баримт бол бас яг энэ агуулгын бүтцтэйгээ ижил гарна гэдгийг хүүхдүүд та нар ойлгож байгаа бах. За өөрөөр хэлбэл энэ эхлэл хэсэгтэр ямар баримт байгаа юм, гол хэсэгтэр ямар баримт байгаа юм те төгсгөл хэсэгтэр ямар баримт байгаа юм гэдгийг бас өөрөөр хэлбэл энэ агуулгын бүтцийн үндсэн дээр шинжилж судлах учраас үүнийг зайлшгүй сэргээн санах ёстоймаа. За баримтын зүйлийг яаж харьцуулсныг хүүхдүүдэд ажиглая. Яаж харьцуулсан бэ? За тэгэхээр энд эхний хэсэгтэр, эсэний эхлэл хэсэгтэр хүн амьтныг харьцуулсан баримтын зүйл. За дээр үед босоо явж сураагүй байх үедээ. За холбох хэрэглүүр гэсэн ийм асуултын дагуу бол шинжлэх хүүхдүүдээ. За тэгвэл энэ эргэтний үүргээрээ яаж юм гэхээр хамраараа амьсгалан тэр нь гол үүрэг. Дээр үед ямар байсан бэ гэхээр нүд чихнээс илүү чухал байсан. Хамар. За энд холбох хэрэглүүр нь юу байна вэ гэдэг зэрэг гэвч гэдэг ийм холбох хэрэглүүр байгаа. Тэгвэл энд яаж юм гэхээр эсрэг утгатай энэ холбох хэрэглүүр бол холбох үүрэгтэй ийм холбох хэрэглүүр байна. За дараа нь яаж юм хоол олж идэх хөдөлгөөний үүргээрээ яаж эсрэгцсэн бэ гэхээр бүхэлцгөө цагт бол яаж юм гэхээр бүхэлцгөө байснаас хойш адгууснаас онцгойрсон. Дээр үед ямар байсан гэхээр зэрэг хоол тэжээлийг бүхийж олж бүхийж иддэг байсан. За энэ бас гэвч гэдэг холбох хэрэглүүрээр холбогдсон. За үнэрийг мэдрэх биеийн байрлалаараа ямар байна вэ гэхээр зэрэг босоо явах болсноос хойш хүн хамраас өгсөн хэрэг. За энэ хамраас өгсөн гэдэг бол өөрөөр хэлбэл газраас бол хамар бол холдож ийн гэдгийн санааг гаргасан байна. За газарт их ойрхон байсан
дээр үед бол. За энэ бас харин гэдэг эсрэгцэх холбоосоор холбогдсон байна. За үнэрлэх чадвараараа ямар байна вэ гэхээр үнэрээс холдож хамрын чадвар суларсан хүн үнэг хоёр үнэрлэх чадвараараа дээр үед бол ойролцоо байсан гэсэн ийм эсрэгцлийг бол гаргаж өгсөн байна. Тэгэхээр энэ бол эдгээр нь бол одоо нөгөө баримт тулж байгаа. Тэ? Баримт тулж байгаа. За тэгвэл энэ баримтыг бол ингэж шинжлэх нэ. Одоо харьцуулт эсрэг одоо үндслэлийг одоо гаргасан учраас энд бас баримтыг бас эсрэг одоо байдлаар ингэж харьцуулсан байгаа нь харагдаж байна. Одоо баримтаа дүгний хүүхдүүдээ. За тэгвэл энэ үнэр идэгч хэмээх амтан байсан тухай хуучны домог уншаад гайхлаа. Үнэр идэгч гэх чинь утгагүй юм шиг бодогдно. За нэг ийм баримт байна. Энэ бол эхний хэсэгт гарч байгаа. За дараа нь бас эхний хэсэгт ямар баримт байна вэ гэхээр үнэр идэгч дисаа хоёр төрж дээд орныг эзэгнэв гэсэн ийм баримт байна. За тэгэхээр энэ баримтыг одоо дүгнж шинжилхийн тулд хүүхдүүдээ та нар энэ асуултанд хариулах хэрэгтэй. Баримтад юун тухай өгүүлв? Эсээний аль хэсэгт гарав? За нэг бодоорой. Эсээний аль хэсэгт гэхээр багш сая хэлчлээ те. Та нар анзаарсан байх. За баримтад юун тухай өгүүлсэн гэдгийг эхлээд харах хэрэгтэй байна хүүхдүүд. За тэгвэл үнэр идэгч амтан одоо байдаг тухай энэ эхлэл хэсэгт бол гарч байна. За дараагийн алхам юу байна вэ гэхээр ямар баримт вэ? Ямар баримт вэ? Тоон баримт юм уу? Аль эсвэл жишээ, ишлэл юм уу, тийм ээ? Энийг анзаарах хэрэгтэй. За бодорой хүүхдүүдээ энэ тоон баримт юм уу, ишлэл жишээ байна уу, тийм ээ? Гэдгийг за энэ бол жишээ, ишлэл байна. Яагаад гэхээр зэрэг үнэр идэгч хэмээх амтан байсан тухай. За үнэр идэгч дисан хоёр төрж дээд орныг эзэгнэ үү гэдэг үлгэрийн хэсгээс бол авсан энд харагдаж байна. Тийм учраас бол энд яг нүгтэй зэрэг жишээ, ишлэл ийм баримтын хэлбэр байна. За тэгэхээр энэ хүүхдүүд та нар энэ баримтыг бас харж байгаа бах тийм ээ. Баримтыг бас дотор нь одоо хэлбэрээр нь ангилдаг байх нь ямар баримт байдаг бах нэ гэж. За тэгэхээр одоо энэ баримтаас та нар бол яах вэ гэхээр зэрэг ямар нэг дүгнэлт бол бас гаргах хэрэгтэй. За тэгвэл багш нь юу гэж бодож байна вэ гэхээр энэ үнэр идэгч дисан гэдэг энэ амтныг та нар энэ дисан гэж амтан бол та нарын номон дээр тайлбар нь байгаа тийм үү. Тэгэхээр багш нь юу бодож байна вэ гэхээр зэрэг энийг одоо судлах юмсан. Ийм ямар үлгэр байдаг бол гэхдээ харсан л та багш тийм ээ. Тэгэхээр энэ ямар үлгэр байдаг бол энэ дисан гэж одоо ямар амтан байдаг бол цаашаа өргөжлүүлээд одоо судалмаар санагдсан. За тэгэхээр одоо энэ дисан гэдэг бол О Сүхбаатар багшийн харь хэлний үгийн өөрөөр хэлбэл толь бичиг дээр тайлбарлсныг та нарын номын тайлбар дээр бол оруулсан байгаа. За тэгээд энэ их сонирхолтой баримт байгаа юм тий. Тэгээ үнэр идэгч ихлэр зэрэг одоо тийм шинэлэг, эсрэг одоо өвөрмөц юм санаа бол гараад байгаа байхгүй юу. За тэгээд энэ баримтыг бол жишээ одоо ишлэлээр одоо ингэж авч тайлбарлажээ. За одоо дараа нь яаж юм гэхээр зохиогч баримтыг ямар зорилгоор ашиглав? Энэ хамгийн гол зүйл баримтыг ямар зорилгоор ашигласан юм? За тэгэхээр энд бодорой хүүхдүүдээ энэ хоёр баримтыг ерөөсөө эхлэл хэсэгт ямар зорилгоор ашигласан юм бэ гэдгийг бодъё. За уншигчийн сонирхол татгаар эхлэх. Сонирхлыг татгаар эхлэх. Эссе маань одоо ямар сонирхолтой сэдв бэ? Тэгээ энэ ямар сонирхолтой сэдв бэ гэж одоо уншигчд маань сонирхож эхлэхээр ингэж татахын тулд энэ баримтыг бол ашигласан нь харагдаж байна. Одоо энэ баримтыг уншия. Хүн 1 шоо 400 см агаарт 7 тэрбум молекул үнэр хуралдсан байвал сая анзаарна. Гэтэл нохой мөн тийм хэмжээний агаарт 9000 молекул үнэр байхад л мэдэрч чадна гэсэн. За тэгвэл энэ баримтад бас дээдлийн баримтаа одоо шинжилсэн шиг шинжилээ. Юун тухай өгүүлв? Аль хэсэгт гар байсан нэ? За хүн үнэрлэх чадвараа алдсан тухай бол энд гарч байна. За энд яаж юм гэхээр 4-өөс 10 дугаар хэсэгт бол энэ баримтууд бол байгаа. Тэгэхээр энд бол гол хэсэг байх нь шүү дээ тийм ээ эсэнэ. За ямар баримт вэ? Энэ ойлгомжтой байна тийм ээ хүүхдүүдээ. Энэ тоон баримт байна. Тоон статистик баримт байна тийм ээ. За одоо 3 зохиогч баримтыг ямар зорилгоор ашиглав? Үүнийг ямар зорилгоор ашигласан юм? Өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг харьцуулсан баримт байна л да. Нохоо өөрөөр хэлбэл адгуус буюу хүн хоёрыг үнэрлэх чадварыг бол харьцуулсан юм тоон баримт байна. Энэ баримтыг ямар зорилгоор ашигласан бэ? За хэрвээ хүн босоо явж сураагүй байсан бол мөн л ийм сайн үнэрч байх байсан гэсэн санааг лавшруулан нотлох зорилгоор нотлох гэсэн тийм ээ. Ийм баримтыг бол оруулсан байх нэ.
За одоо тэр сая бол энэ 4-өөс 10 дугаар хэсэгт те. За 10 дугаар хэсэг хүртэл одоо эдгээр баримтууд бол гарч байгаа. Энэ бол хүн үнэрлэх чадвараа алдсан гэдэг одоо энэ нотлохоог одоо лавшруулахын тулд ашиглаж байгаа баримт байх нэ хүүхдүүдээ. За ийм 5 баримт бол авсан байна. За 4 хөллөж явдаг байхдаа 80-аас доош хувийг мэдээллийн 80-аас доош хувийг авдаг. За 15 янзын үнэр гаргадаг. За эндээс юу гэж бодож ийм нөхөр хүүхдүүд та нар бас ийм баримтаас төрсэн сэтгэгдэл, үнэлэмж энэ зүйлээ бас давхар бодож яваарай. За энийг бас л одоо судалмаар санагдсан багш тийм үү? Хүн одоо 15 янзын үнэр гаргадаг ч шүү дээ. Тэгэхээр энэ ямар үнэр гаргадаг. Тэгээ бас одоо багш нь уншижсэн тийм үү? Хүний үнэрээр өвчнийг таньдаг. Тэгээд одоо энд яаж нөхдөд зэрэг тэр өвчнийг таньснараа тэр үнрээр одоо ямар өвчин авсан оншилгоонд бол маш их одоо дөхөн болно гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас энийг бас багшд нь бол судалмаар санагдсан. Та нарт ч гэсэн бас тэгж бодож байгаа хаа гэж бодож байна. За дараа нэг ийм хэсэг байгаа. Энэ бол 11-ээс 17 дугаар хэсэг буюу гол хэсэгт бол бас гарч байгаа. За үнэртэй усны болон гоо сайхны үнэртэн эсвэл цэцгийн үнэрийг ялгах талаар хүний чадвар нохооныхоос 10,000 дахин илүү мэдрэмтгий ажээ. Үүгээрээ хүн адгууснаас их хол явж гоо сайхны үнэр идэгч болон хувирчээ. За хамгийн ихэнд бол нохоо бол хамгийн их үнэрч гэдэг нэг баримт гаргасан тий. Хүн нохоо хоёрын үнэрлэх чадварыг бол харьцуулсан баримт. Тэгвэл энэ баримт бол яаж нөхлөөр зэрэг түүнтэй эсрэг баримт болчихж байгаа юм. За одоо үед бол хүн яаж нөхөр хиймэл үнрийг одоо гаргаж авах нь нохооноос илүү түүнийг үнэрлэх чадвар бол нохооноос хэдэн мянга дахин илүү гэсэн ийм тоон баримтыг бол гаргасан байна. За хүн гоо сайхны үнэр идэгч болсон тухайгаар чинь энэ баримт дээр за тоон баримт байсан. За хүн амьтнаас оюун ухаанаараа илүү гэдэг санааг батлах зорилгоор энэ одоо баримтыг авсан байна. За хүүхдүүдээ энэ баримт мөн үү? Боддоо энэ баримт мөн үү? Зарим ургамал хортон шавж хүрлцэн очихт нь мөчир салаанаас муухай үнэр гаргаж тэр хорхоонуудыг хөөн жигшээдгээр барахгүй энэ аюулын тухай ойр хавьтай зар тараадаг байна. Тэр зарыг авмагц мөнөөхөн ургамлууд бас л муухай үнэр гаргадаг байна. Энэ 15 дугаар хэсэг дээр гарч байгаа юм. Тэгэхээр энэ бол баримт мөн үү хүүхдүүдээ? Та нар боддоо. За тэгвэл ургамлын хортон шавжийг жигшээх үнэрийг хэрэглэж чадвал янз бүрийн хор цацахгүйгээр хортон шавжнаас сэрэмжилж болно. Энэ баримт мөн үү? Энэ хоёрын аль нь баримт гэж бодож байна уу хүүхдүүдээ? За энэ хоёр хоорондоо холбогдох нь байна. Ямар ч гэсэн холбоотой. За аль нь баримт юм бол? За энэ баримт мөн үү? Үнэр идэгч гэх чинь утгагүй юм шиг бодогдно. Сая бид нэр энэ дээр баримт дээр авсан үнэр идэгч гэдэг нь утгагүй юм шиг бодогдно гэсэн баримт байсан билүү ихний хэсэгтэр. За бодорой. За тэгвэл одоо энэ хоёрын аль нь баримт юм, энэ хоёрын аль нь баримт юм гэдгийг хүүхдүүдэд бодорой. За энэ хоёр бас холбоотой байх нь тийм ээ. За тэгвэл мэдээж арын хоёр нь бол баримт мөн байна. Баримт мөн. За энэ бол юу байна вэ гэхээр зэрэг зохиолчийн эргэцүүлэл байна. Өөрөөр хэлбэл энэ баримтаас төрсэн эргэцүүлэл зохиолчийн. За тэгэхээр та нарт бас яг одоо өөрөөр эсэ бичгтээ ийм одоо баримтад ингэж хандаж бичгнэ гэдэг юмыг л одоо багш нь гаргаад байна тийм ээ, хэлээд байна. За энэ бол яаж юм гэхээр сэтгэгдэл байна. Зохиогчийн сэтгэгдэл. Өөрөөр хэлбэл энэ үнэр идэгч гэдэг чинь утгагүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж ийн тэр баримтаас. А энэ дээр болохоор яаж юм гэхээр энэ баримтаас эргэцүүлэл буюу шийдэл төрж ийн зохиогчд. Энэ яаж юм гэхээр ийм одоо зарим ургамал ийм хортон шавьжийг хүрлцэн очиход хор гаргадаг гэдэг баримтыг бол судлаачид судалсан байна. Тэгэхээр энэ дээр бас яаж юм гэхээр бид нар бас энийг судалж үзэх ёстой байна гэсэн ийм зүйл харагдаад байна. За энэ бас үнэр идэгч амтан байсан тухай гэдэг нь баримт болчихж байгаа. Эхний хэсгээр бид нар баримт гэж авсан тийм ээ. За тэгвэл одоо баримтаас төрсэн зохиогчийн эргэцүүлэл, зохиогчийн сэтгэгдэл гэдгийг хүүхдүүдэд та нар сайн ойлгож аваарай. За энтэй холбоотой баримтыг олъё хүүхдүүдээ. Хургай голсон хонь ботгой голсон инг бодвол хураг ботгон нь өөр гаж үнэр шингэснээс болдог үз. За энэ бол саяны бол баримт бол биш байна. Баримт биш байна тийм ээ. За энэ баримт нь мөн үү? Ишг нь үхчихсэн ямаанд өөр ишг ахуулахын тулд үхсэн ишгний нарсыг нөмрүүлж байж аргалдаг малчин аргын учир нь үнэрийн хилнээ түшгэлсэн байдаг ажээ. За энэ бол бодит буюу туршлагаар одоо нотлогдсон юм бол баримт гэж үзэж болох нэ. За тэгвэл энэ зохиогчийн хувьд юу байна вэ гэхээр таамаглал. Зохиогч бол яг ингэдэг гэдгийг бол
бичээг байна. Өөр гаж үнэр шингэснээс болдог биц гэдэг энэ үгэн дээр бол энэ таамаглах утга бол илэрч байна. Тийм учраас энэ бол юу байна вэ гэхээр таамаглал байна гэж үзэж байна. Зохиогчийн таамаглал. За дараа нь энэ тэр нууц үнэрийг нь танин мэдснээ ашиглан загсны хилээр айл нэг усан сан дуудан авчиж төрцийг орхиулан өсгөж үржүүлэх боломж нээгдэх юм а. За энэ бас бол одоо загсны тухай юм зохиогчийн эргэцүүлэл гараад байна те. За эргэцүүлэл. За энд яаж яах вэ зэрэг энэ бол баримт ингэдгийг бол одоо эрдэмтэд бол судалсан гэсэн энэ эрдэмтдийн одоо тэр судалгааны үр дүнг бол баримт болгож зохиолж ашигласан нь харагдаж байна. За эсээг уншаад ямар сэтгэл төрсөн бэ хүүхдүүдээ? Та нарт эсээг уншихад ямар сэтгэл төрсөн? За амьтны үнэрийн хөлийг бүрэн судалж дуусах үед хүн адуус хоёр бие бие улам гүнзгий ойлгодог болно. Үнэр идэвхжигчийн утга тэр үед бүрэн ойлгогдно гэдэг нь хамгийн сүүлийн догол мөр дээр гарч байгаа хэсэг байна тийм ээ хүүхдүүдэд та нар мэдж байгаа. Энэ бол зохиогчийн дүгнэлт. Зохиогчийн дүгнэлт төгсгөл хэсэгтэр бол гарч байгаа. За төгсгөл хэсэгтэр одоо ямар онцлогтой байна вэ гэдэг зэрэг эхлэл хэсгийн хөтөц санааг дүгнэж одоо бичсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эхлэл хэсэгтэйгээ холбогдсон байх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл одоо нөгөө сонирхолтой нөгөө эхлэл хэсгийг бол зохиогч бол ингэж дүгнсэн. Өөрөөр хэлбэл батлаад, нотлоод, баримтуудаар одоо задлан шинжилээд хамгийн сүүл ийм дүгнэлтэд хүрсэн байна тийм ээ. Амьтны үнэрийн хөлийг бүрэн судлах цагт хүн амьтан хоёр бол бие биеэ улам гүнзгий яадаг болох нь ойлгодог болох нэ. За үнэр идэвхжигчийн утга тэр үед л ойлгогдно гэж ингэж үзсэн. За тэгвэл зохиолчийн дүгнэлт хийхэд чиний хувьд юу гэж дүгнэх вэ? Яагаад гэдэг зүйлээ хүүхдүүдээ сайн бодоод ингээд даалгавартаа хийгээрэй. За мөн даалгавартаа юу хийх вэ гэхээр зэрэг хамгийн ихэнд гарсан эсээнийхээ тийм ээ тэр нөгөө бүтэц байсан тийм үү? За энэ 48 дугаар хуудсан дээр бол байгаа. Энийг дахиад шинжилээд тэгээд яах нь хөхтэй зэрэг дэвтэр дээрээ үүнтэй холбоотой баримтуудыг бүрэн гүйцэд түүж бичнэ. За тэгээд яах вэ гэхээр түүж биччихэд одоо баримт дээр ямар шинжилгээ хийдий, баримт дээр юуны тухай гардыг, ямар баримтын тийм ээ зохиолч ямар зорилгоор ашигласан. За ямар одоо утга учиртай энэ баримтыг энэ хэсэг дээр оруулав гэдэг талаас нь дүгнэлт бичээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ дүү нарынхаа тоглоомыг соод давстай бүлээн усаар угааж өгч байгаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Баяр та хүүхдүүдээ.